энэ удаагийн дугаараар за 1-р сургуулийн хойно байрлах E-Cinema кино театрыг үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. За Дорнод аймаг маань олон жилийн дараа за мэрэгжлийн стандартын шаардлага хангасан кино театртай болсон байгаа. Ингээд Улаанбаатар хотод нээлттэй хийж байгаа бүх киног бас цаг алдалгүй үзэх боломжийг E-Cinema кино театрын хамт олон бидэнд олгосон юм а. Ингээд бүгдээрээ E-Cinema кино театраар аялцгаая. За E-Cinema кино театраа танилцуулахаар зохион байгуулагч Инхт Орчтой уулзаад байна. За сайн байна уу? Сайн байна та. За ажил нь өндөр. Сайн ажил өндөр. За ерөнхийдөө хоёулаа нүүдэн хэсгээс эхлэе тийм ээ. За Street Bar гэдэг байна. За энд болохоор манайх өөрсдөө попкорн, ундаа гिचсэн ерөнхийдөө амттай зүйлс кино үзэхдээ идэж болох тэр зүйлүүдийг зардаг байхгүй юу? Тэндээс хэрэг хүсвэл аваад ороод тэ кино үзэнгээ сайхан тамшаалан идэж болно. За яг энэ хэсэг маань бас үйлчлүүлэгчийнхээ яг ямар хэрэгцээ шаардлагатай юм? Энэ хэсэг маань болохоор нэгсэндөө кино гарахыг хүлээх танхим. Каснасаа билет аваад кино 10-20 минутын өмнө ирээдээ попкорноо, ундаагаа аваад хүлээнгээ энэ трейлер гардаг манад кинонуудын трейлер тэрийг сонирхож үзээ цагийн хуваартай танилцаад мөн манад нэргэн тойронд гарсан кинонуудын маань юунууд байгаа зургнууд байдаг хгүй танилцаж болно. Тийм байгаа. Энэ бас цагийн хуваарууд байгаа мэн тий. Тий, цагийн хуваарууд нь ерөнхийдөө байнгын гарч байна. Тогтмол энэ цагийн хуваараараа гардаг. Анх юу н хизээ яг кино театр маань байгуулагдсан бай. Одоо хэдэн өдрийн бүрэлдэхүүнтэй ажиллаж? Анх юу яс 7 сард нээлттэй хийсэн. Нээлттэйс гэж зүгээр онгойсон байгаа. Яг үндсэн нээлтүүл хийгээг байгаа. Тэгэд манай кино театрыг яг үндсэн ажилчид гэвэл манай захирал байдаг, гуруулаа байдаг байхгүй. Гуруулаа ажилдаг. Байгуулагдсанаас хойш яг ямар одоо кинонуудыг цаг алдалгүй бас донтынхоо ард түмэнд хүргэсэн байна. Муми гэдэг гадаад киногоо, Transformers, Boss Baby тэгээ Монгол киноноос болохоор юу байгаа? Эцсийн хүсэл, Төрмийн даашинстай бүсгүй гэх мэтчлийн ер нь кинонуудыг гаргасан та. Манай аймгийн үзэгчид яг манай аймагт маань юм димэ стандартын шаардлага хангасан кино театр бас байгуулагдсан. Маш их талархаж баярлаж үзэгчид маань бас айгүй хүлээлттэй байсан л да. Одоо хотоос иржсэн киног бол 40 сарын дараа л нэг тийм ээ одоо хөгжим драмын театр юм уу бүхий өргөнд ч юм уу ингээд үздэг байсан бол яг стандартын юм шаардлага хангасан кино театраар үйлчлүүлж байгаадаас маш сэтгэл хангалуун байгаа. Үйлчлүүлэгчний сэтгэлээс бас хуваалцаж танад бас талархал янз бүрийн зүйл хэлжсэн баг тийм. Ер нь бол гоё болсон байна гэж ярьдаг. Гоё болсон байна. Бид нэр ингээд кино үзэх боломжтой болсонд баярлж байна гэж ерөнхийдөө талархсан сэтгэлдээ хэлдэг. Та манай кинонууд болохоор яг хотод нээлттэй ихтэй ирдэг кинонууд яг зэрэг ирж байгаа. Жишээлбэл одоо удахгүй Батхан гэх кино байгаа. Тэр дэлхийд нээлттэй хийж байгаа. Манайд бас энэ сарын 30-нд нээлттэй хийн. Нэг тиймэрхүү байна. Ерөнхийдөө үзэгчтэй цаг алдалгүй кинонуудыг хүргэхийг хичээж байна да. За кино танхимын хувьд хэдэн хүний судалтай? Манай кино танхим 72 хүний судалтай. Тийм бага 72 хүний судалтай ерөнхийдөө анги хамт олноороо орж ирж үзэхэд ерөнхийдөө боломжийн гэж үзэж байгаа. Тэгээ манай дэлгэцэн маань болохоор 2K үзүүлэлттэй 7-1 дууралттай тийм кинод зориултын чанарын дагуу гаргаж байгаа. Суудлын хувьд ч гэсэн яг сүүлийн үеийн стандартыг хангасан тийм энэ даван. Сүүлийн үед бол тийм ер нь бол стандартыг хангасан ундаа суугаад тогтохтой киногоо үзчих боломжийг хангасан байгаа манайхаас. За яг одоо гарч байгаа энэ киноны хувьд хэд хэдэн цагуудаас бас үзэх боломжтой. 3 найз гэдэг кино маань одоо 5-аас 7-оос 9-өөс гэдэг оройн цагуудаар гарч байгаа. Анабел гэдэг амшийн кино нь болохоор өдрийн цагаар 11-ээс 1-ээс 3 цагуудаас гарч байгаа байхгүй юу? Хэдээр хугацаанд гарах вэ? Одоо энэ 7 хоногт гараад энэ кино маань буунда. Энэ дахиж энд гарахгүй гэсэн үг. Тэгэхээр бас үзэгчд маань амжиж бас энэ киног бугаас нөгөн үзээрэй. Кино театр тийм ээ. Яг стандартын дагуу та бүхэн киногоо хүлээн авч үзээрэй гэж хэлмээрээ. Удахгүй бас танхимаа бас нэмэх тийм төлөвлөгөөтэй байгаа гэсэн тий. Удахгүй манайх танхимаа нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн юу яаж байгаа 3D киног удахгүй гаргах бас төлөвлөгөө гаргацсан байгаа. Удахгүй та нартай 3D кино хүрэх болно. За өнөөдөр үзэгчтэй кино театраараа аялуулсан. За зохион байгуулагч Инхт Орчтой баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа манайх хэрэгсэлтэй.